энэ урлагийн гаднаас бас ингэж мэргэжлийн урлагийн байгууллагын үйлчлэгчдийн дээр бас нэлээд өөрчлөлтийг оруулах гэж болж байгаа. Тэр нь юу вэ гэхээр тухайн байгууллага суулгахаас гадна тухайн уран бүтээлч өөрөө тодорхой хэмжээний нэг төрийн албан агчдаа төрийн захааны албан агчдаа жил эдийн гэрдээ төлөвлөх гэдэг нь одоо санаасаа хөөцлөж өчгдөө шүү дээ. Тэрнтэй адилхан үлгэрчдэн дөрөн дээр бид нар энэ асуудлыг нэлээд ярьж байгаа. Тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтан албан хаагч өөрөө бүхий боловсруулаад дэвшлүүлээд жил гэдэг юм уу 2 жил гэдэг юм уу одоо эдийн гэрдээ төлөвлөсөн байна гэх энэ асуудлыг бид нэр мэргэжлийн урлагийн байгууллагад үлгэрчдэн дөрөн дээр оруулж болж байгаа. Одоогийн байдлаар бол магадгүй 20 жилийн өмнө төгссөн бүжгийнхаа гэх юм уу диплома өгүүлээд ингэж ажиллаад байх боломж үлдчихэд байдаг. Ажлын байр дээр өөрчлөгддөг. Тэгэхээр мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд дээр бид ийм шаардлагыг 19 оноос тавьж эхлэх гэж байгаа учраас энэ сертификат манай бол айгүй үүрэгтэй. 4.9 кредит цугласан гэдэг чинь магадгүй 10 кредит цаанаас дахиад 5 кредитийг цуглуулна гэдэг ийм асуудлуудыг тавьж өгч байгаа. Тийм учраас байгууллагч ихний удаадаа бол энийг ингээд тавьж өгч. Цаашдаа бол цалин аваад ажилтан болгон дээр энэ кредитийн асуудал яригдчих эхлэх одоо ийм асуудал байна. Өөрөөр хэлбэл өөрөө уран бүтээлч өөрөө өөрийгөө хөдөлж өгдөг, өшөөрөг нь олж өгдөг юм байна. Тэгэхээр энэний давуу тал бол энэ сертификатын цаана айгүй том ач холбогдол бас тэр байгаа байна гэж нэмж хэлье. Сертификат гооя. Аштандаа гамбалдаг орон нутгийн театр цогцлог үйлчлэгчдийн дэмжих мэргэжил дэвшлүүлэх хамтын ажиллагааны гэрээний 4.9 кредит цагийн сургалтын хэмжээс ардын бүлгийн үйлчлэл амжилттай тулсан тул сертификат авах Монгол улсын манай за томбаатаа өстэй хэрэг байна. Анашара. Анашара. Бурууч одоо ажил ерөнхийдөө энэ манай
Дагуур консерватори бол одоо хөгжмөөр суурилсан бүх урлагийн хамгийн дээд түвшний тийм ээ боловсролын байгууллага гэж ойлгож болно. Тэгээд бид нар бол ер нь Яванда одоо бол бүжгийн багш дасгалжуулагчийн англи гэж байгаа бакалаврын магистрийн англи бас нээсэн байгаа. Тэгээ Яванда бол одоо бүжгийн багшийн англиг ичнээ арай орой сургалтад арай тийм төрөвчлсөн энэ төр янз бүрийн хэлбэрийн юм бид нар бас бодож санаж байгаа юмуд байгаа. Яагаад гэхээр хөдөө орон нутаг одоо аймагуд маань мэргэжлийн багш нар их дутагдaltaй байгаа шүү дээ. Танай аймаг ч гэсэн тийм байна. Тэгэхээр хэрвээ тэр нэгдэх юм бол танахаас одоо манай инх тайван бүжгийн багшийн инх тайван тэгээд энэ Адиа дулам авир мэд энэ гэсэн энэ гурван хүнийг бол би ерөнхийдөө тоочглож харсан байгаа. Хэрвээ тэр нэгдэх юм бол та нар бол ирээд энд сурахад бол бас боломжтой манай сургуулийн одоо хөтөлбөрийг бас даваад гарах боломж байна гэж өөрөөр харагдаж байгаа шүү. Тийм учраас та нарт бас ийм боломж байгаа. Хэрвээ нэгдэх юм бол эрт сураарай гэж хэлчихсэн. За тэгээ бүгдээрээ баярлалаа. Тэгээд та бүхний хамт олон дундаас одоо мэргэжлээ бас хөрөг чиглэл рүү оруулаад сурсан. Одоо Бямбада бол илүү итгэжлэн яагаад гэвэл 10 хоног дотор бол бүтэн манай сургалтын одоо анх шатны тавилыг одоо хагас семестрийн сургалтыг л одоо 10 хоног ерөнхийдөө анх шатаар нь авч байна. Гэхдээ энэ богино хугацаанд бол ямар ч ус өөрийнхөө 2 октав гэх маань бол нэлээд хүч хамгаалалт гаргасан. Тэгээд тодорхой хэмжээний хорооны мэдрэмжийн орон зайг бол энэ хөгжмөөр хэрхэн яаж нөлөөлөх вэ гэхээр бол асар их өөрийгөө дайчилж хүлээж ингэж өнөөдөр суралцсан байгаа. Өглөө бол шинэ 3 цаг болоход 1 цагийн надад ороод 2 цаг зөвхөн өөрийнх нь давталт хийж байгаа. Өдөөс хойш 3 цаг болоход 1 цаг нь ороод 2 цаг нь давталт хийж явж байгаа. Тэгэхээр бол энэ бол мэдээж амьсгааны урлаг. Тэгээд дундаа одоо өөрийн төвчээр бол маш их шаардсан хөгжим байгаа. Тэгээ энд бол өөрийнхөө бас тодорхой 10 хоногт бас гүйцэлдүүлж одоо нэг жоохон гэсэн хэмжээнд өөрийнхөө чадварыг харуулъя одоо 5 жилийн хөгжих гэдэг нь одоо та бүхэнд одоо бэлэг болж байгаа маа өөрийнхөө 10 хоногийнхаа сурсан чадвараар. Гэхдээ энэ бол явандаа илүү их чадах чинь. Тийм болохоор өнөөдөр сурсан хугацааныхаа одоо чадвараар та бүхэнд энэ дуу Now,